Манай Монгол банк гэж нэг гариг андуурсан газар байгааг өнгөрсөн 4 жил чухам үнээр нь харлаа. Хийдэг ажил нь ердөө л үе хар зах руу бага үнээр доллар гаргаж зархал байлаа. Хэдхэн хоног ханшин буух мэт боловч өсөлтөө өмнөхөөсөө хэдэн хувь илүү нугарч өсдөг ийм л ажлыг хийсээр Монгол улсын валютын нөөцийг бүрэн шавхаж дуусгасан. Одоо ч гэсэн байдал сайнгүй л байгаа. Монгол улсын мөнгөний бодлогыг тодорхойлагч Монгол банк нь үнэн хэрэг дээрээ бол дэлхийд дагныг доллараас хамааралтай болгож эдийн засгийг нь хүчнээрээ удирдах байх гэсэн Америкийн бодлогыг хэрэгжүүлэгч Аз дахь жижигхэн Агийн тулж хөвж чад байгааг одоо Монгол Ардын намын засгийн газар өөрсдөх цаг нь болоод байна. Америк улс дэлхийд ганцаардаж эхэлж байгаа. Эх хорийн уулзалтанд ирсэн Обама ганцаараа улаан хэвшгүй цементэн талбайгаар алхсныг дэлхийд даяараа харсан. Ёсорхог манж зантай хятад хизээч дэмий үйлдэл хийхгүй бид мэднэ. Тийм болохоор Монгол банкыг эртхэн шиг энэ хүлцэнгүй агентийн арчаагүй байдлаас нь гаргаж авахгүй бол Америк доллар улмал хаданд гарч улс орон улам бүр долларын гарт хэмх бозоолох нь гарцаагүй. Хоёрхан хөрштэй манай улс юан рублийн swap гэрээ хийж долларын савраас өөрсдийгөө салгасан хамаагүй дээр бодлого байх ба импортын барааныхаа дийдэнхийг урд өршөөс татдаг Монгол улсын хувьд хамгийн чухал бодлого болж таарна да. Дээр нь бие даасан улс хэрнээ 9 шидийн доншуур байгууллагуудаас хамгийн хорлонтой зөвлөгөө заавар гэж юмнуудыг авч тэдний үгээр өөрсдөө эдийн засгаа сүрүүлдэг байдлаа одоо зогсоосон дээр. Гадны бодлого бол гадны л бодлого байх ба дотоодын бодлого гэдэг нь дотоодынх байснараа дотооддоо Монголынхаа хөршин дээр буудаг байж таарна. Монгол улсын эдийн засгийг ардсан нам амаар нь шороо өмгүүлсэн. Харин одоо Монгол Ардын нам бодлогоо өөрчилж Монгол улсаа түргэн шиг өөдөнд татахгүй бол үүнээс илүү дороос л гэж хаанд байх вэ? Өмнө нь болоогүй замаар ахин дахин дахиж дуугаа хагалж машинаа эвдээд авах хэрэггүй гэдгийг ямар ч муу жолооч мэднэ дээ. Ууг нь